Сайн байна уу? Миний нэрийг Батхуу гэдэг. Би боловсролын ерөнхий газрын цахим шилжилт нэгдсэн статистикийн газрын арга зүйч ахлах мэргэжилтнээр ажилладаг. Хиймэл оюун ухааны хэрэглээний тухай ярьж байгаадаа баяртай байна. Дараах агуулгын хүрээнд ярина. Үүнд хиймэл оюун ухааны түүх, хиймэл оюун ухаан гэж юу вэ? Хиймэл оюун ухааны олон улсын чиг хандлага, ёс зүй, боловсрол тэр дундаа багш сурагчид хэрхэн хэрэглэх талаар, зарим хиймэл оюун ухааныг турших холбоосуудын талаар өгүүлэхийг хичээлээ. Эдгээр агуулгыг сайтар туршиж өөрийн болгон хэрэглэж сурахад нь амжилт хүсье. Түүхэн он цагийн хувьд 5 үед ангилж үздэг. 1-р үе 1950 он хүртэл эртний гүн ухаантан Аристотель, Платон нар хүний оюун ухааны мөн чанар, хиймэл амьтан бүтээх боломжийн талаар бодож байжээ. 2-р үе 1950 оноос 1960 он Алан Тьюринг компьютерийн машин ба оюун ухаан сэдвт бүтээлээ туурилсан. Улмаар Тьюрингийн тестийг санал болгосон нь машин хүнтэй дүүцхүүц ухаалаг зан үйлийн чадварыг шалгах боломжтой болсон. Джон Маккарти хиймэл оюун ухааны судалгааны үндэслэгч гэж тооцогддог ба хиймэл оюун ухаан гэх нэр томьёог бий болгосон. Мөн Уоррен Маккаллож, Болтер Питц нар анхны хиймэл нейроны сүлжээний загварыг танилцуулж машин сургалтын ирээдүйн хөгжлийг үндэслэжээ. 3-р үе 1960 оноос 1970 он Дам шатар тоглодог хиймэл оюун ухаан амжилтад хүрсэн. Жозеф Вайзенбаумын Элиза програм нь хүний хэлийг боловсруулах чадвартайг харуулсан. Тооцоолох хүчин чадал болон үндсэн алгоритмын хязгаарлалтанд бэрхшээл болсон. 4-р үе 1980 оноос 2000 он тооцоолох чадвар болон алгоритмын дэвшил гарч хиймэл оюун ухааны судалгаа сэргэсэн. Мэргэжсэн системүүд нь тодорхой даалгавар мэдлэгийн салбарт зориулагдсан. Буцах тархалт буюу хиймэл нейроны сүлжээг сургалтад ашиглах алгоритм бий болж сургалтад гарсан алдааг багасгахад жингээр шинжилгэхэд зориулагдсан. 5-р үе 2000 оноос одоо хүртэл их өвөгдөл хүчирхэг компьютерийн тооцооллын хөгжил нь гүн суралцах арга техникийг хөгжүүлэхэд түлхэц болсон. Гүн суралцах нь компьютер таних, мэдрэх, байгалийн хэлийг боловсруулах, яриа таних зэрэг салбарт ахиц гарсан. Хиймэл оюун ухааны програмууд нь боловсрол, эрүүл мэнд, санхүү, өөрөө жолоодлоготой машин зэрэг салбар бүрт өргөн тарах. Хиймэл оюун ухаан гэж юу вэ? Хиймэл оюун ухаан нь хүний оюун ухаанд түүний танин мэдхүйн үйл явц, суралцсан шинжийг агуулсан ухаалаг машин, компьютерийн системээр загварчлах, судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлт хийдэг шинжлэх ухаан технологийн салбарыг хэлдэг. Хүний ухамсарт зан үйлийг санагдуулах байдлаар өгөгдөл мэдээлэл боловсруулах чадамжтай бөгөөд эргэцүүлэн бодох, суралцах, хүлээн авах, урьдчилан таамаглах, төлөвлөх, хянах үйлдэлийг агуулсан систем юм. Хиймэл оюун ухаан нь өргөн хүрээний технологи хэрэглээг хамардаг. Үүнд 1 машин сургалт, 2 гүн сургалт, 3 танин мэдхүйн тооцоолол, 4 нейроны сүлжээ, 5 компьютер таних, мэдрэх, 6 байгалийн хэлний боловсруулалт гэсэн бүрэлдэхүүнтэй. Хиймэл оюун ухааны системд материаллык болон виртуал орчинд урьдчилан таамаглах, шийдвэр гаргах зэрэг үр дүнд хүргэдэг танин мэдхүйн даалгавруудыг хийж гүйцэтгэх, суралцах чадвах бүрдүүлдэг загвар, алгоритмыг нэгтгэдэг мэдээлэл боловсруулах технологи юм. Хиймэл оюун ухааныг чадамжид суурилсан, үйл ажиллагаанд суурилсан хиймэл оюун ухаан гэж ангилж байна. Чадамжид суурилсан хиймэл оюун ухаан, наривчилсан хиймэл оюун ухаан, ерөнхий хиймэл оюун ухаан, супер хиймэл оюун ухаан гэж салбарлаж байна. Үйл ажиллагаанд суурилсан хиймэл оюун ухаан нь санах ойгүй, даалгавар гүйцэтгэгч машин, хязгаарлагдмал ойтой машин, оюун ухааны онол, өөрийн удирдлагатай хиймэл оюун ухаан гэж салбарладаг байна. Машин сургалт, түүний дотор гүнзгий сургалт, урамшуулалт суурилт, машин сэтгэлгээ, түүний дотор төлөвлөлт, бүрдүүлэлт, мэдлэг дүрслэх, сэтгэлгээ, хайлт, оновчлол, мэдрэхүйн юмсийн интернет, роботын систем, нийгмийн робот, хүн компьютерийн интерфейс зэргийг оролцуулан киберфизикийн системд ашиглах боломжтой. Хиймэл оюун ухаан, компьютерийн шинжлэх ухаан, математик, сэтгэл судлал, хэл шинжилэл, философи, тарих, мэдрэлийн эс судлал зэрэг олон шинжлэх ухаанд суурилан хөгжиж байна. Хиймэл оюун ухаан нь боловсрол, эрүүл мэнд, санхүү, үзүр үйлчилгээ, тээвэр гэх мэт олон салбарыг хамарсан бодит хэрэглээтэй болжээ. Хиймэл оюун ухаан нь хүрээлэн буй орчноосоо ойлгож, суралцаж, сэтгэж, эрэл хайгуулын хийж, хүнд туслах хэрэгсэл юм. Хиймэл оюун ухааны өнөөгийн байдал. 1 өгөгдлийн анализ, томоохон өгөгдлийн анализ хийж мэдээллээс үр дүн гаргаж авахд ашиглаж байна. Бизнес, санхүү, эрүүл мэнд зэрэг салбарт ашиглагдаж шийдвэр гаргах үйл явцыг хөнгөвчлөдөг. 2 автоматжуулалт, үйлдвэрлэлт. Үйлчлэгээний процессуудыг автоматжуулж ажиллах, хүчин хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалж байна. Жишээ нь үйлдвэрлэлийн робот, автомат зөвлөгөө өгөх систем. 3 эрүүл мэндийн оношилгоо. Хиймэл оюун ухаан нь оношилгоо хийх, өвчнийг эрт илрүүлэх, эмчилгээний төлөвлөгөө гаргахад ашиглагдаж байна.
дүрс оношилгоо, генетикийн судалгаа, эмчилгээний зөвлөмжийн системүүд. 4. Өөрөө жолоодох тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнд оролцох чадвартай өөрөө жолоодох тээврийн хэрэгслүүдийг хөгжүүлж байна. Автомашин, дрон, ачааны машин зэрэгт ашиглагдаж байна. 5. Байгалийн хэл боловсруулах технологи. Хүний хэлээр ярилцах, текст орчуулах, мэдээлэл хүлээн авах чадваруудыг хөгжүүлж байна. Чатбот, автомат орчуулгын системүүд, виртуал туслахууд. Хиймэл оюун ухааны ирээдүйд гүйцэтгэх үүрэг. Нэг илүү ухаалаг хотууд, замын хөдөлгөөн, эрчим хүчний хэрэглээ, нийгмийн үйлчлэгээ зэрэг хотын үйл ажиллагааг оновчтой зохицуулах, байгаль орчны мониторинг, аюулгүй байдлын хяналт зэрэгт хиймэл оюун ухааныг ашиглах. 2. Эрүүл мэндийн илүү наривчилсан шийдлүүд, персонализ хийсэн эмчилгээ, өвчний эрт оношилгоо, эмийн нэгдэл боловсруулах, геномын судалгаа, тарих судлал, дүрс оношилгоо зэрэг салбарт ахиц гаргах. 3. Үйлдвэрлэл ба хөдөлмөрийн зах зээл, үйлдвэрлэлийн автоматжуулалт, ухаалаг робот, хиймэл оюун ухаантай хамтран ажиллах хүчин, бие ажиллах хүчний бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байрууд бий болгох. 4. Боловсролын салбар, хувийн боловсролын систем, сургалтын материал боловсруулах, оюутны акцийг хянах системүүд, бие сургам хүмүүжүүлэх арга барилыг сайжруулах, оюутнуудын хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр. 5. Байгаль орчны хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх, байгаль орчныг хамгаалах судалгаа, нөөцийн үр ашигтай хэрэглээ, байгаль орчныг хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ. 6. Аюулгүй байдал ба хууль сахиулах, гэмт хэргийн урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хуулийн сахиулах үйл ажиллагааг сайжруулах, хяналтын системүүд, кибер аюулгүй байдал. 7. Шинжлэх ухаан ба судалгаа, шинэ технологи судалгааны ажлыг хурдсгах, шинжлэх ухааны нээлтүүд хийх, дата анализ, симуляц, загварчлал. Хиймэл оюун ухааны талаарх олон улсын чиг хандлага. Хиймэл оюун ухаан дээр дурдсан салбарын чиглэлүүдэд чухал байр суурь эзэлж, дэлхийд дахинд олон салбарт хувьсал хийх, амьдралын чанарыг сайжруулахад ихээхэн нөлөөлнө гэж үзэж байна. ЮНЕСКО нь хиймэл оюун ухааныг хариуцлагатай хөгжүүлэх олон улсын хүчин чармаалтыг тэргүүлж, ёс зүй, боловсрол, хиймэл оюун ухааны технологид тэгш хүртээмжтэй хандахыг чухалчилж байна. Хиймэл оюун ухааны ёс зүй. Хиймэл оюун ухааныг хэрэглэсэн программууд болон хэрэгслүүд нь маш их ашиг тустай байж болох ч технологи нь бас хор хөнөөл учруулж болзошгүй юм. Хиймэл оюун ухааны алгоритмууд эсвэл даалт өгөгдөл нь өрөөсгөл ойлголтыг бий болгох, хувь хүний нууцлалыг зөрчих эсвэл хүний бусад эрхийг зөрчих байдлаар ашиглах үед ёс зүйн асуудал үүсдэг. Ёс зүйн асуудал: 1. Шийдвэр гаргалт, 2. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, 3. Боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 4. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн хүртээмж, 5. Цахим хуваагдал, хувийн хэрэглэгчийн эрх хамгаалалт, 6. Байгаль орчин, ардчлал, хууль дээдлэх ёс, аюулгүй байдал, 7. Бодлого боловсруулалт, давхар хэрэглээ, хүний эрх, үндсэн эрх чөлөө, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. 8. Хувийн нууц, үйл ялгуурлан гадуурхалтын асуудал, тэдгээрийн үзүүлэх үр нөлөө багтана. Хиймэл оюун ухааны системийг хүн төрөлхтөн, хувь хүн, нийгэм, байгаль орчин, экосистемийн сайн сайхны төлөө ажиллах, хор өнөөлөөс урьдчилан сэргийлэх үндэс суурь болоход чиглэгдэнэ. Мөн хиймэл оюун ухааны системийг инх тайван замаар ашиглахыг дэмжих зорилго агуулна. Боловсрол дахь хиймэл оюун ухааны хэрэглээ. Хиймэл оюун ухаан нь хувь хүн төвд сургалтаар хангаж, сургам хүмүүжүүлэгчдийг чадваржуулах замаар боловсролд хувьсгал хийх боломжтой. Хиймэл оюун ухааныг сургалтад хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг дурдвал суралцагчийн хувийн сургалт, суралцагчдын туршлага, суралцах хурд, өөрийнх нь сурах хэв маяг тохирсон сургалтын материалаар хангаж болно. Хиймэл оюун ухаанаар дэмжих, сурагчдад тэдний сурах аргад барилт туслахад зориулсан тусгайлан хөтөлбөр, зөвлөгөө өгөх боломжтой. Автоматжуулсан үнэлгээ ба санал хүсэлт шалгалтад өгсөн даалгавруудыг автоматжуулж, цаг алдалгүй суралцагчдын үйл ажиллагааг хянах, үнэлэх боломж олгодог. Хүртээмжтэй хэрэгслүүд харааны сонсголын бэрхшээлтэй болон хоцрогдолтой суралцагчдад зориулж лекцийн тайлбар үүсгэх, текстийг өөр хэл рүү хөрвүүлэх, бичсэн агуулгыг аудио болгон хөрвүүлэхэд ашиглаж болно. Хиймэл оюун ухааныг ашигласан суралцагчид өөр аргаар сурч буй сурагчдаас 25%-аар илүү сайн үзүүлэлттэй байсан тухай судалгааг доорх холбоосоор үзэж болно. Багш суралцагчид хиймэл оюун ухаан хэрэглэх нь. Хиймэл оюун ухааныг хичээл сургалтад ашиглах нь чиглүүлэх арга барилыг сайжруулж, сурагчдыг чадваржуулах боломжтой. Энд судлах зарим туршлагууд байна. 1. Багаас эхэл. Хичээлийн хөтөлбөрийг бүхэлд нь биш хиймэл оюун ухааныг ашиглах тодорхой тохиолдлуудаас эхэл. 2. Ёс зүй ба шүүмжлэлт сэтгэлгээг төлөвшүүл. Сурагчдад хэрхэн асуулт тавьж хиймэл оюун ухаанаар бий болгосон хариултад шүүмжлэл өрнүүлж хэлэлцүүлгийг хийгээрэй.
3. Багш нар хэрхэн хиймэл оюун ухааныг хэрэглэх тухай судлах холбоосыг доор жагсаав. Суралцагчид хиймэл оюун ухааныг ёс зүйтэй хэрэглэх талаар. Суралцагчдад хиймэл оюун ухааныг ашиглахдаа ёс зүйтэй байхыг ойлгуулах нь чухал юм. Энэ нь ирээдүйд хариуцлагатай, мэдээлэлтэй иргэн болж хөгжөхөд нь туслана. Доорх зөвлөмжийг мөрдөж хэрэгжүүлэх нь чухал юм. 1. Хиймэл оюун ухааны үндсэн зарчим болон ёс зүйг тайлбарлах, хүндлэл, нуцлал, зөвшөөрөл зэрэг ёс зүйн зарчмуудыг ойлгуулах, хувийн мэдээллийг хамгаалах болон ашиглах хязгаарыг тайлбарлах, өгөгдлийн зөвшөөрөлтэй хэрэглээ болон хувийн мэдээлэл хамгаалал зэрэг зарчмуудыг ойлгуулах. 2. Хиймэл оюун ухааны нөлөөлөл, аюулыг тодруулах, хиймэл оюун ухааны боломжууд болон хязгаарлалтыг ойлгуулах, хиймэл оюун ухааны хэлбэрүүд, жишээ нь өөрөө суралцах системүүдийн ажиллах зарчмыг тайлбарлах, хиймэл оюун ухаан нь зөв, шударга шийдвэр гаргахгүй байж болохыг анхааруулах. 3. Бодит жишээнүүдийг ашиглах, хиймэл оюун ухааны ёс зүйн асуудлуудыг харуулсан бодит жишээнүүд болон судалгааг танилцуулах, сурагчдтай кейс судалгаа хэлэлцэх, бодит тохиолдлууд дээр суурилсан ярилцлага зохион байгуулах. 4. Хариуцлагатай ажиллагааг дэмжих, сурагчдад хиймэл оюун ухааныг ашиглахдаа хариуцлагатай байх зарчмыг ойлгуулах, найдвартай их сурвалжаас мэдээлэл авах, мэдээллийн үнэн зөвийг шалгах чадварыг хөгжүүлэх, ёс зүйн код боловсруулж, сурагчдтай хамт хэлэлцэж мөрдөх, 5. Шийдвэр гаргах үйл явцад оролцуулах, хиймэл оюун ухаанд суурилсан шийдвэр гаргах үйл явцыг сурагчдын оролцоотойгоор явуулах, хиймэл оюун ухааныг ашиглан шаардлагатай мэдээлэл цуглуулахыг заах, харин эцсийн шийдвэрийг хүн гаргах хэрэгтэйг ойлгуулах. 6. Хариуцлагатай хэрэглээг дэмжих, хиймэл оюун ухааныг зөв, хариуцлагатай хэрэглэхийн тулд сурагчдад удирдамж өгөх, хүний хяналт бүхий хиймэл оюун ухааныг ашиглахыг дэмжих. 7. Тасралтгүй суралцах, шинжлэх, ёс зүйн асуудлууд болон хиймэл оюун ухааны хөгжлийг тасралтгүй судлах, шинжлэхдэх, сурагчдтай тогтмол хэлэлцүүлэг зохион байгуулж, ёс зүйн зарчмуудыг хэрэглээ болгох. Зарим хиймэл оюун ухааныг турших холбоос www.gemini.google.com Google компанийн хөгжүүлж буй хиймэл оюун ухааны систем, www.chatgpt.com OpenAI компанийн хөгжүүлж буй хиймэл оюун ухааны систем, educationcopilot.com Microsoft компанийн боловсролд зориулан хөгжүүлсэн хиймэл оюун ухааны систем, copilot.com Microsoft компанийн ерөнхий хиймэл оюун ухааны системүүдийг монгол хэлээр ашигладаг. Холбоосыг туршиж үзээрэй. Мөн хиймэл оюун ухааны системүүдийн хэрэглээг харуулсан бичлэг, зарим хиймэл оюун ухааны системд хандах холбоосуудыг хүснэгтэд үзүүлв. Нүд бүрт байгаа холбоосыг товшиж хандаж туршиж үзээрэй. Багшийн туслах хиймэл оюун ухааны системийн хөгжүүлэлт эхэлсэн байгаа. 2024 оны 9-р сарын 1-нд нээлт хийхээр хөгжүүлж байна. Анхаарал хандуулсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.